Жил болгонд 4 улирал байдаг. Рафаэл улирал бүр 2 удаа үсээ засвалдаг. Нэг удаад нь Арлогийн үсчний газарт, дараагийн удаад нь Чамин тайралт салганд очдог байна. Дараах сонголтуудаас аль нь Рафаэлийн жилд үсээ засвалдаг тоог илэрхийлэх вэ? Энд бидэнд зориулсан бяцхан хүснэгт байна. Энэ диаграмд жилийн 4 улирал, хавар, зун, намар, өвлийг харуулж байна. Мөн Рафаэл улирал бүр 2 удаа үсээ засвалдаг. Тэгэхээр хавар Арлогийн үсчинд 1 удаа, Чамин тайралт салганд 1 удаа засвалдаг. Мөн зун Арлогийн үсчинд 1 удаа, Чамин тайралт салганд бас 1 удаа засвалдаг. Намарч мөн адил 1 удаа засвалдаг. Өвөл мөн Арлогинд 1 удаа, Чамин тайралт салганд 1 удаа засвалдаг. Асуулт маань эдгээр сонголтуудаас аль нь Рафаэлийн энэ жил засвалсан тоог харуулж байна вэ гэсэн. Тэр хавар 2 удаа, зун 2 удаа, намар 2 удаа, өвөл 2 удаа тус үсээ засвална. Тэгэхээр тэр хавар 2 удаа нэмэх нь, зун 2 удаа нэмэх нь, намар 2 удаа нэмэх нь, өвөл 2 удаа гэсэн үг. Хариу маань 8 гарч байна. Тэгэхээр эдгээрээс аль нь 8-тай тэнцүү байна вэ? Харцгаая. 2 дээр нэмэх нь 2 мэдээж 8 биш. 4 дээр нэмэх нь 4, нэмэх нь 4, нэмэх нь 4, хариу нь 8 биш. Харин 16 шүү дээ. 4 дээр нэмэх нь 4 бол 8-тай тэнцүү. Энэ хариу бол Рафаэлийн энэ жил үс засварлах тоо юм. Одоо энийг шалгаж үзье. 2 дээр нэмэх нь 2, нэмэх нь 2, нэмэх нь 2. Энэ бидний яг энд бичсэнтэй ижилхэн хариу 8 гарч байна. Хариу маань энэ жилийн түүний үс засварлах тоотой тэнцүү юм. Мөн дараа нь 2 дээр нэмэх нь 4 бол 6, харин 8 биш шүү дээ. Тэгэхээр эдгээрээс 2 сонголт маань Рафаэлийн энэ жилийн үс засварлах тоог илтгэж байна.